шилдэг жиргэний ялагчид тодорсон байна. Компани нийгмийн сүлжээчдийн дунд Монгол бахархал сэдвт гэрэл зураг болон шилдэг жиргэний уралдааныг зохион байгуулжээ. Гэрэл зургийн уралдаанд оролцогчдоос хамгийн олон лайк буюу таалагдж байна санал цуглуулсан эхний 2 хүн шилдэг жиргэний хувьд хамгийн олон ретвет буюу дахин жиргээ цуглуулж чадсан 2 ялагчийг шалгаруулсан байна. Ялагчид 7 дугаар сарын 14-нд болсон оюутлогоо наадамд оролцож уурхайтай танилцах эрхээр шагнуулсан юм а. Оюутлогоо уурхай наадам нь хамгийн өргөн дэлгэр наадам болдог. Энэ наадамд хам богд Манлай Баян сумын оролцож өөрсдийн сумын урлагийн тоглолтоо үзүүлж уралдаан тэмцээнүүдэд оролцдог юм а. За миний зураг юу вэ гэхээр Итали улсын Милан хотод 15 мянган хүний одоо оролцсон сүрч жагсаал дээр одоо Монгол улсынхаа далбааг, Монгол улсын туг толбааг одоо барьж төлөөлөл нь оролцож байсан тэр үеийнх бас тэрхэн бас торгон мөчөө бас буулгаж тойдо буулгаж байсан тэр одоо санагдаж байна. Ботход тэр зургаа бас энийг одоо Монгол бахархал тэмцээнд явуулж одоо шалгарсандаа төлөв их таатай байна. Уралдааны ялагчид оюу толгой наадамд оролцсны дараа уурхайн талбайн үйл ажиллагаатай танилцсан юм а. Залуучууд энэхүү дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтад танилцсандаа сэтгэл хангалуун байлаа. Тэгээ өнөөдөр оюу толгой дээр ирээд үнэхээр сэтгэл зөндөр байна. Тэгээд өглөө ирээд оюу толгойн наадамд оролцоод үнэхээр сайхан байлаа, бороотой, хурдтай. Тэгээд одоогийн байдлаар бид нар бүгдээрээ ирээд энэхүү оюу толгойн сайтн дээр үйлдвэрлэл яг ямар бүтцтэй явж байгаа вэ гэдгийг санджаа хараа тайлбарлуулад үнэхээр бүгдээрээ баяртай сэтгэл өндөртэй босгож байна. Оюу толгойн Twitter хуудсыг От Mongolia гэсэн хаягаар дагаж болно. За эсвэл Facebook хуудсыг оюу толгой гэдэг хаягт лайктарж нэгтснээр төслийн талаарх мэдээллийг хамгийн түрүүнд авчих боломжтой байна. За мөн оюу толгойн олон нийтэд харилцах хэлтсээс сар бүр зохион байгуулалтын нийгмийн сүлжээчдийн уулзалтад ирснээр төслийн талаарх санал бодлоо чөлөөтэй солилцох боломжтой юм а. Банк санхүүгийн